Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За бүгдээрээ шинэ хичээл эхлэхээс өмнөх хичээл дээр өгсөн гэрийн даатгалбарт өгсөн тийм ээ үгнүүдээ хувиргацгаая. За эхний үг penser. Je pense, tu penses, il, elle, on pense, nous pensons, vous pensez, il, elle pense. Rappeler. Je rappelle, tu rappelles, il, elle, on rappelle, nous rappelons, vous rappelez, il, elle, rappelle. Nager. Je nage, tu nages, il, elle, on nage, nous nageons, vous nagez, il, elle, nage. Placer. Je place, tu places, il, elle, on place, nous plaçons, vous placez, il, elle, place. Espérer. J'espère, tu espères, il, elle, on espère, nous espérons, vous espérez, ils, elles espèrent. Nettoyer. Je nettoie, tu nettoies, il, elle, on nettoie, nous nettoyons, vous nettoyez, il, elle, nettoie. Appuyer. J'appuie, tu appuies, il, elle, on appuie, nous appuyons, vous appuyez, ils, elles appuient. За бүгдээрээ ингээд гэрийн даалгаварт өгсөн үйл өгнүүдээ хувиргалаа тийм ээ. Одоо цаг дээр нэгдүгээр бүлгийн үйл өгнүүд яаж хувирдаг те ямар төгсгөл авдгаа сайн тогтоохын тулд одоо олон үйл өгнүүдийг хувиргаж бичиж дадлуулах хэрэгтэй байгаа. За өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ 2 дугаар бүлгийн үйл өгнүүдийг одоо цаг дээр хувиргаж сурцгаая. 2 дугаар бүлгийн үйл үг маань и эр төгсгөлтэй байдаг. Жишээлбэл grandir өсөх, томрох, өндөр болох. Nourrir тэжээх, réussir амжилттай болох, finir дуусах, төгсөх, maigrir турах, choisir сонгох гэх мэтчлэн ИR төгсгөлтэй үгнүүд 2 дугаар бүлэгт хамаарагддаг байх нь байна. За тэгэхээр 2 дугаар бүлгийн үйл өгнүүд маань одоо ямар төгсгөл авдаг вэ одоо цаг дээр тийм ээ. Тэгэхээр je IS, tu IS, il, elle, on IT, nous y sont, I хоёрээс ONS, vous IC, I хоёрээс EZ, il, elle, is, I хоёрээс ENT гэсэн төгсгөлүүдийг авах нь байна. За бүгдээрээ жишээ үгээр харцгаая. Жишээлбэл grandir гэдэг үгийг хувиргацгаая. За тэгэхээр яаж хувиргах вэ? Тийм ээ. Тэгэхээр үйл үгнийхээ IR төгсгөлийн гээгээд нөгөө үйл үгийнхаа нөгөө үндсэн дээр саяныхаа одоо дагавруудыг залгах нь байна. За je grandis, tu grandis, il, elle, on grandit, nous grandissons, vous grandissez, ils, elles grandissent. За дараагийн нэг үг маань choisir гэдэг үгийг дээр хувиргацгаая. Je choisis, tu choisis, il, elle, on choisit, nous choisissons, vous choisissez, ils, elles choisissent. Гэх мэтчлэн одоо 2 дугаар бүлгийн үйл өгнүүд маань адилхан хувирдаг байх нь байна. IR төгсгөлтэй одоо бүх үгнүүд 2 дугаар бүлэгт хамаарагддаг юм уу гэхээр үгүй. Зарим нэг үйл өгнүүд маань 3 дугаар бүлэгт хамаарагддаг байх нь байна. За тэгэхээр 2 дугаар бүлэг 3 дугаар бүлгийнхаа үйл үгийг одоо яаж ялгах вэ гэсэн асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр яг одоо ийм тийм гэсэн одоо дүрэн бол байхгүй. Тэгтээ та нарт нэг хэдэн 2 3 одоо ялгах тийм зөвлөгөө өгье. За ихэнх тохиолдолд үйл үгнүүд маань одоо тэмдэг нэрээс үйл үг болж хувирдаг байх нь. Жишээлх юм бол grand, grandir тийм ээ том, өндөр гэдэг одоо тэмдэг нэр маань одоо grandir гэдэг өсөх, томрох, өндөр болох гэсэн одоо үйл үгийг үүсгдэг байх нь. Gros
одоо тарган, бүдүүн гэсэн одоо тэмдэг нэр маань grossir гэд таргалах, одоо бүдүүрэх гэсэн үйл үг үүсгдэг байна. Mince туранхай, нарийнхан гэсэн тэмдэг нэр маань mincir одоо турах, нарийсах гэсэн үйл үг үүсгдэг байна. За тэгэхээр тэмдэг нэрээс үйл үг үүсч болж ивэл одоо 2 дугаар бүлэгт хамрагдах нэ гэж ойлгож болох нь байна. За дараагийн нэг тохиолдол маань өнгөнүүд байна. Тийм ээ? Бүх өнгөнүүд үйл үг болж хувирдаг бол 2 дугаар бүлэгт хамрагддаг байх нь. За тэгэхээр blanc цагаан гэдэг өнгө маань blanchir цагаарах гэдэг үйл үг үүсгэж юм байна. За noir хар гэдэг өнгө маань noircir тий улам харлах гэдэг үйл үг үүсгдэг байна. Гэх мэтчлэн одоо өнгө заасан үйл өгнүүд бүгдээрээ 2 дугаар бүлэгт хамрагддаг байх нь байна. За дараагийн нэг тохиолдол маань participe présent гэдэг нэг үйл үгийн хэлбэр байдаг. За тэр нь одоо юу юм бэ гэхээр одоо цагт үйлдэлнэр гэсэн одоо нэг хэлбэр байгаа юм. За одоо цагт үйлдэлнэр буюу participe présent-ыг ямар үед хэрэглэх вэ гэхээр одоо нөхцөл байдал, шалтгаан, одоо эсвэл үйлдэлийн одоо арга замыг илэрхийлэгд ашигладаг тийм нэг хэлбэр байгаа юм. Тэгэхээр яг нэг үйлдэл маань одоо өрнөж байхдаа одоо 2 үйл явдал цуг өрнөж авах үед ч юм уу одоо хэрэглэдэг байх нь. Жишээлх юм бол одоо би гүнгээ одоо юу гэдгийг дуулж байна ч гэдэг юм уу тий. Тэгингээ тийм юм хийж байна, ингэнгээ ийм юм хийж байна гэсэн одоо тиймэрхүү утга илэрхийлдэг тийм нэг хэлбэр байгаад байдаг юм. За тэгэхээр одоо цагийн үйлдэл нэрийг үүсгэхийн тулд нэгдүгээр биеийн олон тооны нөгөө нү гэдэг дээр одоо үйл үг маань хувирсан байгаа тий. Тэгэхээр нөгөө хувирсан үйл үгийнхаа ONS гэдэг төгсгөлийг нэг гээгээд ANT гэдэг төгсгөл залгадаг байх нь. Жишээлх юм бол grandissons тий nous grandissons гэж хувирсан байгаа шүү дээ. Тэрнийхээ ONS одоо төгсгөлийг нь аваад ANT дагуур залгадаг байх нь. Тэгэхээр яг нь grandissons, grossissons, finissons тийм ээ. Тэгэхээр I2S байгаад байгаач. Тэгээд одоо ингээд нөгөө одоо цагт үйлдэл нэрийг үүсгэж байгаа болохоор 2 дугаар бүлгийн үгнүүд маань I2S, ANT гэсэн төгсгөлтэй болж ирдэг байх нь байна. Тэгэхээр 3 дугаар бүлгийн үйл үгнүүд маань I2S байдаггүй. Жишээлбэл partir гэдэг үйл үг байл да явах тийм ээ. Nous partons гэдэг одоо цаг дээр ингэж хувирдаг байгаа. Тэгэхээр одоо цагт үйлдэл нэрийг одоо үүсгэхээр partons гэд ANT гэсэн дагавраа шууд залгацдаг байх нь байна. За ийм нэг ялгаа байгаад байдаг. Тэгэхээр яг нөө одоо эхлэн суралцж байгаа хүмүүс маань үгнүүдээ сайн мэдэхгүй учраас ер нь бол үйл үгнүүдээ чэйжлэгээс өөр одоо арга байхгүй гэж үздэж болох юм байна. Тэгэхээр яг нөө төгсгөлүүдээ сайн чэйжлэх одоо тэгээд яг ойр зур хэрэглэгддэг 2 дугаар бүлгийн үйл үгнүүдийг хувиргаад ер нь мэдээд авчихад чэйжлээд авчихад ер нь бол хамгийн төхөмтэй арга зам болж байгаа. За ингээд бүгдээрээ 2 дугаар бүлгийн үйл өгнүүдээ одоо цаг дээр хувиргаж одоо ялгааг нь яаж болох талаар сурцгаалаа тийм ээ. За тэгэхээр бүгдээрээ гэрийн даалгаварт нэг 2 3 үйл үг хувиргацгаана. За тэгэхээр тэр нь юу вэ гэхээр réussir, finir, réfléchir гэдэг 3 үгээ одоо цаг дээр хувиргаад коммент хэсэгтээ бичиж үлдээгээрэй манайхаа. Хичээлдээ идэвхтэй оролцоорой. За тэгээд ер нь бол үйл өгнүүдэд чэйжлэх тийм ээ одоо хувирлуудаа чэйжлэхийн тулд ер нь бол бичиж тэмдэглэж авч явах шаардлагатай байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхгүй зүгээр сонсчоод за нэг тийм байдаг шүү, юм байдаг шүү гэхэд ер нь бол хүнд тогтоохдохгүй. Тэгээд яг сонсоод тогтооддаг одоо маш олон хүмүүс байдаг. Бол хараад бичиж тогтоодог хүмүүс маш олон байдаг. Тийм болохоор ер нь бол сайн бичиж тэмдэглэж одоо бас өгүүлбэрт оруулж хэрэглэж явах нь бол маш тогтоож сайтай байдаг байгаа шүү. За ингээд олон юм уушаад илгүү бүгдээрээ хичээлийн өндөрлцгөөе. Ингээд хэрвээ бичлэг маань таалагдсан бол subscribe болон лайка дараарай, хонхоо идэвхжүүлээрэй, шеэр хийж бусдад түгээгээрэй гэж хүсье. За ингээд өнөөдрийн хичээлийг ингээд өндөрлцгөөе. Дараагийн хичээл хүртлээ. Түр баяртай залуусаа.